За бүгдөө сайн байцгаана уу. Өнөөдөр бол Ашаа аймгийн өжнөө хошуунд ирээд 3 дугаар өдрийн хамаг сүүлчийн өдрийн хөдөлгөөн тэгвэл мөнч өнд охор шингэлтээр дамжаад миний ярих гэсэн үг бол Ашаа аймагт ирж 2 өдөр дотор бараг 80 өдөн хүнснээр надыг тусгай үүчгээр ирсэн зүүн хошуун, баруун хошуунаас надад хүргэж ирсэн хүн байна. Жөхөө бада гацсан мах, хурууд, боов одоо эрвэн сайхан идэх юм авчирч өгсөн та нартай баярсан сэтгэлээ илтгэе. Та нар бас мандах өнөөрхтэй гоё улсууд байна. Би бас үнэн санаанаас гадуур анхудаа Ашаад ирж ийм ариун Ашааны найднаар надын өнгөж халамжилт хайрладгийг олж харсан байна. Тэгвэл миний хоолойг ааваа өвжиг та нар бүр санааж аваарай. Бүр сайн байна. Тэгвэл бас өвөр Монголын бүхийлөө монголчууд мөнч манай Шилэнгол аймгийн бүхийлөө миний дагасад дуян функционаар та нартай бас баярлсан сэтгэлээ илтгэж энэ учир нь энэ хоёр хоног бүр миний хүүхэн нүгийн тэр хоороор нэвтрүүлжиг болохоор та нар минь бүр нэвтрүүлэгт орж над дэмдлэг өгд надын хавсарт надын өөр өвдөж надын хайралд няндгансанд баярлаа. Мөнч Ашаа хошуунд ирж 2 өдрийн шолооны гонжи өний бол та нар над олгосон шилдэг нөрийг та нар над олгосон. Би бол Шилэнгол аймагтаа бордоол холддог хүн. Тэгээс Ашаа аймагт ирээд нөр гарсан. Нөр гарсан яагаад юм? Сайхан нөр олсон. Юу шүү мандах чармэлттэй тийм аа өдгөр нөрий та нар над олгож өгсөн. Та нартай баярлсан сэтгэлээ илтгэе. Мөнч манай Оозундаа баярлж байна. Манай Одон гэрлийн сайхан хөдөлгөөнөөр дамжиж манай дэлхийн чилмэг хоёроо дагж ирээд тэр хоёрын урлагдаар дагж ирээд ариун сайхан дүүнэртэйгээ танилцлаа. Ариун ахан дүүнстэй танилцсан, ариун хүмүүстэй танилцсан, ариун сайхан сэтгэлтэй хүмүүс, ариун сайхан жантай хүмүүс надыг халамжилсан. Та нартай маш их баярлсан сэтгэлээ илтгэе. Юу яа? Өмөө бас яг ярьж бас нэг бүлэг олчих уу? Баярлалаа шишээ. Баярлалаа мэдүүдээ мөд очиё. Тэгээд яг ярьж л бас бүлэг гараа. Би амар нүүргүй байна. Амар баяртай. Өнөөдөр Ашаад ирээд шүүхөө мамман гэдгээр өнөөрөө хөдөөөр ам хамар шалуурсан ч болж хөл шалуурсан. Бараг бүтэн 5 өдөр бараг нэргүй хоолгүй явж ин. Гэвч миний сэтгэл их өндөр. Өнөр маш их өндөр байна. Та нар одоо миний нэвтрүүлгийн өрөөнд орж ирд надыг ихэд дөмжиж өөр өвдөж хайрлж тоож надыг ийм өндөр оргил дээр хүргэсэн чин сэтгэлийн талархлаа илтгэж байна. Баярлалаа. Өнөө маш их баярлж байна. Та нартай баярсан сэтгэлээ илтгэе. Хамаг сүүлчийн хагас өдрийн Ашаад маргааш нутагтаа батлаа. Та нар минь Ашаагийн найз минь Шилээ хот ирж очоорой.